Намын бүлэг өглөө 9 цагаас 19 цаг хүртэл хуралдсан тул мэдээлэл хийгдээгүй бол шударгаас эвсэл өрийн удирдлагын хуулийг батлан гаргах ёстой гэж үзжээ. За харин бидагчдын зөвлөл Монгол банкны ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг улсын хурлын дарга дур мэдэн хойшлуулсанд дургуутслаа илэрхийлсэн байна. Улсын хурлын шударгаас эвслийн бүлэг өрийн удирдлагын тухай хуулийн талаар сангийн сайд улаан, боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын талаар боловсрол шинжилх ухааны сайд ган төмрөөс мэдээлэл сонсч байр суурь нэгтгэжээ. Монгол Ардын намын бүлэг өрийн удирдлагын тухай хуулийн төсөл зөвшөлдсөн гэсэн байр суурийг гаргасан тул хамтарсан ажлын хэсэг гаргахаар болжээ. Өрийн удирдлагын тухай хуулиас мөн одоо нэг гаргаж байгаа зүйл бол засгийн газрын баталгаа гэсэн зүйлийг одоо өөр томьёолж байгаа. Энэ бол засгийн газрын үрд орохгүй. Энэ бол улсын нийт үрд ороод бол балаас суугаад явах боловч засгийн газар өөрөөр хэлбэл төсөв хариуцаж дараад нь засгийн газрын одоо санхүүгийн баталгаан дээр эрсдэл үүсэх юм бол улсын төсвөөс төлөхгүй гэсэн үг. За төлчих болно, төлөхгүй ч байж болно. Засгийн газрын баталгаа гэдэг бол аль нэгэн одоо компани аж ахуйн нэгжид засгийн газар өөрөө баталгаа гаргасан. Гэхдээ давын өмнө энийг одоо төлөх ёстой эзэн нь тэр зээл авсан аж ахуйн байгууллага төлөх ёстой шүү дээ. Зээл авсан аж ахуйн байгууллагын урдуур орж өөрөө шууд төлөх юм шиг өөр дөрөө одоо ийм эрсдлийг шууд тооцож явах нь бол бас буруу байна. Улсын өрийн хэмжээг нэмэх чиглэл Монгол Ардын нам хатуу байр сууриас ухарч зөвшөөрөлцөө гэсэн саналыг улсын хурлын тамирын газар дамжуулан намын эслийн бүлэг түргүүлсэн нь энэ өдрийн онцлог үйл явдал байлаа. Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогод дүнгээр өрсөлдөх явдлыг хаасныг дэмжихэр болсон юм байна. Бидагчдын зөвлөл энэ 7 хоногт хэлцэгдэх асуудалд байр суурь нэгтгэсэн байна. Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихэр болсон бол ашигт малтамлын тухай хуулийн төсөлд дахин судалгаа хийхээр тохирчээ. 2014 оны төсвийн тодтгол батлагдсан тул зуны бүтээн байгуулалтын ажил эхлэхээр бос нийгмд дуулгаад харь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд саад учруулсан ерөнхийлөгч түүний байгууллагын үйл ажиллагаанд улсын их хурл нэн даруй дүн тавих ёстой гэлээ. Бидагчдын зөвлөлд удаа дараа тэнд оюу толгойн гэрээ болон эдийн засгийн асуудал дээр засаж залруулаач гэдэг бичиг цаас хариуцлага таацсан бичгүүдийг явуулж байгаа. Мөн дээр нь улсын их хурл өөрийнхөө бүтцийн байгууллага болох Монгол банкныхаа энэ үйл ажиллагааг бас авчилчих ёстой гэдэг байр суурийг бид барьсан хэвээр байгаа. Ингээд энэ 7 хоногт бас энийг яаралтай хэлцүүлээч. Дахиад ингээд бичиг бас явуулж байгаа гэдгээ бас та бүхэнд мэдээлж байна. Одоогийн ерөнхийлөгч бол чөлөөтэй байх ёстой гэдэг ингээд идэв. Тийм орон хаанч байхгүй. Хаанч байхгүй. Одоо жишээлбэл худалдааныхаа тэнцлийг зохицуулахын тулд Америк, Хятад, Япон хоорондоо дандаа энэ ханшийн асуудлыг ярьж идэг. Юаныг чанга байлгах уу, сулруулах уу, долларыг чанга байлгах уу, сулруулах уу. Энд чинь худалдааны тэнцлийн гол одоо хөшүүрэг механизм байхгүй юу? Гэтэл манай нөхөр чөлөөтэй байж гин гэл ингэж идэг. Тэвлэл мэдээж тэгж яриад идэг. Тийм зүйл байдаг. Монгол банк юу хийх гэж байна? Тийм учраас Монгол банк юу хийх гэж байгааг ойлгодгүй удирдлага байж болохгүй. Энэ хүн жишээлбэл валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дөрвтэй юу хийсэн? Газрын тухай хуулийн төсөл 5 дахь 7 хоногт хойшлоод байгаа. Улс төрч эдийн засгчдын тэмцэл эсэргүүцэлтэд тулсан хуулийн төслийг бидагч гишүүд эргүүлэн татах ёстой хэмээн үзэж байгаа юм а. Шүүхийн тухай багц